Орой мэнд хүргүүлэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлээд бэлэн болсон байна. Мэдээллийн товчхны хүл авч үснэ. Улс хурд 2015 уралдаанд оролцсон хурдан морооноч хүүхдүүд 100% аюулгүй байдлаа хангажээ. Гүйцэд боловсрсан хүнсний ногоо худалдаанд гаргахыг зөвлөж байна. Их их нутгаар сервис хөтөлбөртэй байна. Багшлах, эрх олох шалгалтын мөртөл энэ сарын 30-нд дуусаж байна. Боловсрол соёлын газарт Шаргад авдаг компаниас 13 сая төгрөгийн ном хандууллаа. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Баяр наадмын үеэр хурдмөр унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар байнга яригддаг хэдий ч хяналт сулаас хүүхэд стандартын хувцас хэрэглээгүй, даатгал хийлэгдгүй гэсэн зөрчил байнга илэрдэг. Тэгвэл улс хурд хурдмөрний уралдааны үеэр мэргэжлийн хэлтийн газар, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэц цагдаагийн газар хяналтыг чангадах нь ажилласны үр дүнд бэртэл авсан хүүхдүүд цөөхөн гарсан байна. Аймгийн 90 жилийн нөө баруун бүсийн их хурд хурдмөрний уралдаанд унаач хүүхдийн аюулгүй байдалд мэргэжлийн хэлтийн газар, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэц цагдаагийн газар хамтран хяналт тавьж ажиллалаа. Баяр наадмын бэлтгэлийг хангах зорилгоор мэргэжлийн хэлтийн газраас хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс цагдаагийн газартай хамтран бүх сумдын засаг дарганарт унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан тоод хөрвүүлж, морины газар даатгалын байгууллагуудыг байршуулан үйлчлэгээг үзүүлэн арга хэмжээ авч ажилласан байна. За ер нь энэ хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс саяны дээр дурдсан 3 байгууллага нэлээд баггүй зүйлийг болоод хийсэн. За үүний нэгдүгээрт бол жишээлбэл ер нь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс бүх сумдын засаг даргын нэр дээр энэ чиглэлийн стандарт шаардлагыг бол хангаж ажиллах талаар 4-р сараас эхэлээд албан тоотыг хөргүүлж энэний дараагаар бол сар-саруудаар нь энэ чиглэлийн арга хэмжээг бол хэрэгжүүлж ажиллах тал дээр зөвлөмжүүдийг бол хөргүүлсэн. Мөн мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас бие даасан яг энэ унаач хүүхдийн аюулгүй байдалд чиглэсэн зөвлөмжийг хэрэгжүүлсэн. Энийг бас мөн ялгаагүй хөргүүлсэн. За мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр морины хамгаалах хэрэгслийг хүүхдийн хувцсны хамгаалах хэрэгслийн талаар ёслол орхийг бэлдэж телевизүүдээр, орон нутгийн телевизүүдээр мэдээллүүдийг өгч байсан. За мөн аймгийн 2 телевизэд яг энэ чиглэлийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар 7 хоног 7 өдрийн давтамжтайгаар юуг анхаарч ажиллах уу? Ер нь унаач хүүхдийн энэ хэрэглийг хангаагүй нөхцөлд бол морины уралдаанд оролцуулах талаар уяачдад бол өдөр болгон мэдээллийг бол давтан өгсөн. Энэ жил аймгийн хэмжээнд 6 сумын 90 жилийн аймгийн болон сумдын баяр болж 1645 мордыг давхарцсан тоогоор 936 хүүхэд унж уралдсан байна. Энэ үеэр 16 хүүхэд мориноос унж түргэн тусламжийн машин яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлсэн тоо баримтайгаа юм а. Энэ үеэр амнасаа алдсан хүнд болон хүн дэвтэр бэртэл авсан хүүхэд гараагүйч хөнгөн зөөлөн нийтийн бэртэл авсан байна. Харин аймгийн 90 жилийн Увс хурд 2015 хурдан морины уралдааны үеэр 16 аймгийн 1350 гаруй хүүхэд уралдаж давхарцсан тоогоор 530 унаач хүүхэд унаж уралдсан байна. Уралдааны үеэр хурдан морь унаж уралдсан 530 хүүхдийг 100% хамгаалтын хэрэгсэлтэй гинтийн наслын даатгалд 100% хамруулан ажилласан байна. Уралдааны үед хурдан морины дээр гарааны төхөөрөмж дээр бол манай холбогдох байгууллагууд бол бас энэ дээр нь хяналт тавьсан. За яг тэр морины уралдааны газар нь бол стандартын шаардлага хангасан ийм хувцсыг худалдаалах ийм ажлыг бол хийсэн. Энэ бол маш үр дүнтэй болсон. Ягаад гэвэл тэр уралдаанд оролцож байгаа хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй орж ирсэн үед нь энэ тийм худалдааны ийм байгууллагын хувцсыг бол худалдаалж байгаа. Энэ хувцас бол шууд өмсөж орж ирэх шаардлагатай гэдэг шаардлагуудыг холбогдох байгууллага тавьсны үндсэн дээр энэ хувцас хэрэглэлийг бол тэндээс нь аваад энэ хувцсуудыг бол бүрэн хангасан. Дээрээс нь гинтийн ослын даатгал гэж ингэж уралдаанд оролцож байгаа хүүхдүүд бол даатгалд хамрагдсан байдаг. Тэгээд энэ даатгалын байгууллагыг өмнө газар дээр нь ажилуулсан. Тийм учраас ер нь энэ уралдаанд оролцсон их хурдуудад оролцсон 530 хүүхэд бол 100 ослын даатгалд бол бүрэн хамрагдсан. Ажлын хувцас хамгаалах хэрэгслийг бол 100 өмсөж хэрэгсэн ийм байдалтай уралдаан болсон. За ер нь энд бол нийт нэг 12 хүүхэд бол мориноос унсан. За энэ бол тэр гэмтлийн зэрэглэлээр бол хөнгөн гэмтэлт өөрөөр хэлбэл гэмтлийн анган шатны тусламжийг үзүүлэх ийм хэмжээний гэмтэлд бол гарсан гэдэг ийм хүн дөөгөөд хүн дэвтэр дунд зэрэг гэмтэлтэй ийм хүүхдүүд бол гараагүй. Тийм учраас ер нь бас аймгийн мэргэжлийн хэлтийн газар, хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэц цагдаагийн байгууллагууд энэ хүүхдүүдийн аюулгүй байдалд хандаж ажилласны үр дүн бол эндээс бол бас харагдаж байна гэж бодож байна. Тэгээд энэ дөр бол бас манай аймгийн морин спорт уяачтай холбоод тэнд ажиллаж байгаа морины комиссийн удирдлагууд тэр холбогдсон улсад бас бидэрт бас нэлээд хамтарсан ажилласан.
энэ үр дүндуудыг бас ер нь энэ түүхтэй бэртэл гэмтэл бол авахгүйгээр энэ түүхтэй оны уралдаанууд болж өнгөрлөө гэж бодож байна. Монголчууд түүхний уламжлал өвөрмөц содон зан заншлаараа дэлхийд ганц 93 наадамтай хэмээн омгшиж бахархан нэрт болсон. Тиймдээс 93 наадмын хүрээнд тухайн жилийн түр өбөх цэцмэргэ харвааж шандаст хурдан хүлгийг алдаршуулж байдаг. Гэвч хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой асуудал ард тоцорт гнөөц биш. Энэ жил баруун бүсийн даншиг хурдан морины уралдааны үеэр хяналтын байгууллагууд хамтран хүүхдийн асуудлыг нэгдүгээр тавьж хяналт шалгалтаа чангагдсан нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан уралдаан болоход нөлөөлсөн байна. Дараагийн мэдээ хүргэе. Шинэ ургацын хүнсний ногоо худалдаанд гарч эхлэлээ. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын газраас иргэд болоод худалдаа эрхлэгчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Наадмын дараа намар гэж монголчууд ярьдаг ургац сураалт эхэлж нарийн ногооны ургац төрөвчөөсөө гүйцэж худалдаанд гарч эхэллээ. Хүлэмжинд тарьдаг ургац тэмэх улаалал болно. Бусад амтд ногооны төрөвч захуудад хүрэгднэрсээр байна. Тэгвэл мэргэжлийн хяналтын газарт иргэдээс ногоочд ургацаа эрт хураахын тулд төмөс хүнсний ногоондоо химийн бордо хэрэгэлсэн гэх мэт илэрсэн байна. Тиймээс мэргэжлийн хяналтын газраас тариаланчид болон хүнсний ногоо худалдаачдад зөвлөмж хүргэж байна. Гүйцэд боловсроогүй төмөс хүнсний ногоо худалдаанд нийлүүлж байна гэж иргэдээс бол мэдээлэл ирж байгаа. Энтэй холбогдуулаад хэлэхэд одоо төмс хүнсний ногоонууд маань өөрийн сорттой байдаг. Сорт болгоно тодорхой хугацаанд бол боловсрч гүйцэтгэг. Сортын тухайн хугацаанд яага боловсрч гүйцэх тэр таримлын дотор агуулгадж байгаа. Одоо макро микро элементүүд тухайн хугацаанд бол бүрэн боловсрч одоо дууссан байдаг. Тэгэхээр наан хураагаад авчихад одоо энэ элементүүдэд тодорхой хэмжээгээр бүрэн гүйцэд боловсроогүй юм үед навж байгаа. Тэгэхээр энийг худалдаж авахд бол бас та иргэдэд бол одоо шимтэ жилийн бодис тодорхой хэмжээгээр хангагдаагүй юм ногоог бол хэрэгжилж байна гэсэн юм үг байгаа. Тийм учраас иргэд бол тариаланчид маань бол боловсрсан ногоог одоо хурааж авч одоо худалдаанд нийлүүлэх юм шаардлага байна. Уган болоодын шинэ ургацын ногоо хараахан худалдан гарах болоогүй. Тиймээс өнөөдөр шинэ ургацын нэрийн дор худалдаалж байгаа хүнсний ногоо химийн бордогоор ургуулсан байж болзошгүй байгаа юм а. Уган жамаараа ургасан төмөс хүнсний ногоог 9-р сарын дундор хураан авдаг байна. Энэ жил мэргэжлийн хяналтын газраас хорт бодисын шинжилгээг лабораторид хийдэг болсон. Ингэснээр иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах боломжтой болж байгаа юм а. Мөн ургац сураалтаа холбогдуулаад одоо төмөс хүнсний ногоо хортой байна гэсэн бас хүмүүсийн тийм мэдээлэл байгаа. Энэ маань юутай холбоотой гэхээр одоо төмөс хүнсний ногооны хортой шавьчтай тэмцэх ургамал хамгаалах бодисын хэрэглээтэй холбоотой байгаа. Энэ ургамал хамгаалах бодис бол тодорхой хугацаанд бол задарч гүйцэтгэг. Тэгэхээр одоо бидний манайхны гол хэрэглээд байгаа дээдс бодис маань бодисыг хэрэглэсний дараа 21 хонжиж хурааж авах хэрэгтэй. Карата, эмактин бензоид гэдэг энэ жил хэрэглэсний энэ ургамал хамгаалах бодисуудыг хэрэглэсний дараа 45 хоногийн дараа ургацаа хурааж авах хэрэгтэй. Тэгэхээр иргэд маань энийгээ бас тодорхой хэмжээгээр мэдэж одоо бол карате, эмактин бензоид гэсэн юм бодисуудыг бол огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа одоо намар болохоор шар манжин, байцааны хортын шавж маш их гардаг. Тэгээд ургамал хамгаалах бодис хороог хэрэгэлцэнгүүтээ хураагаад авах юм бол тухайн хор нь одоо байцаа манжинда хадгалагдаж үлдэх ийм сөрөг нөлөөлөл үзүүлэх юм эрсдэлтэй байгаа учраас энийг бас иргэд маань анхаарч ногоондоо бол хэрэглэхгүй байх ёстой. Мөн хортон шавж устдах бодис цацсан тохиолдолд 21 хоногийн дараа хураан авах шаардлагатай байдаг бөгөөд 21 хоногийн дотор хураан авсан тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ийм дэргэд худалдан авагч та бүхэн хүнсний ногоо сонгон авахдаа сайтар ажиглан өөрсдөө эрсдлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. 8 дугаар сард нутгийн ихэнх хэсгээр сэрөөс жуулархаг нутгаар цочрох хүүтрэх төлөвтэй байна. Мөн 8 дугаар сард орох урт үндэсний хэмжээ олон жилийн дунджаас ахиу байна гэж Ус цагуур орчны шинжилгээний албанаас мэдээллээ. 31 ихэнх нутгаар 2 нутгийн хойд хэсгээр, 3 нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороотой. Салхи 31 зарим газраар 2 нутгийн баруун хэсгээр секундэд 12-оос 14 м, 1-3 зарим газраар секундэд төрзөөр 16-аас 18 м хүрч ширүүснэ. 31 ширүүс жуулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө
16-аас 21 градус, увс нур болон тис голын сав газраар шөнөдөө 14-өөс 19 градус, өдөртөө 27-аас 32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-аас 13 градус, өдөртөө 19-ээс 24 градус дулаан байна. Энэ сарын 21-ний байдлаар Увс аймгийн нутгийн 30% буюу Ховд, Өмнө говь, Үлгий, Тарайлан, Тис 100%, Наранбулаг сумын зарим хэсэг нь зуншлагтай 50% буюу 100%, Хяргас, Малчин, Барам Туруунд, Цагаан архин 100 ангаас сум Хэвийн, 20% буюу Сагил, Түргэн, Давс, Өндөр ангаас сумд ганд байна. За 8 дугаар сарын урдчилсан мэдээгээр нийт нутгаар агаарын температурын дундч маань 16-аас 21 градус буюу одоо өмнөх жилүүдээс 1 градусаар дулаан байх төлөвтэй байна. За 1-р 10 хоногийн ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй. За тундс нийт нутгаар энэ сарда одоо олон жилийнхаа дунджаас бага орох төлөвтэй. За 1-р 10 хоногийн сүүлч, 2-р 10 хоногийн ихээр өдөртөө увс нур тис голын сав газраар 31-ээс 36 градус, бус нутгаар 24-өөс 29 градусын одоо хүрч халах төлөвтэй байна. За бусад хугацаанд уулахын нутгаараа шөнөдөө 5-аас 10 хэм, өдөртөө 17-аас 22 градус халах төлөвтэй. 2-р хоногийн дунд үе болон 3-р 10 хоногийнхаа дунд үеэр ихэнх нутгаар сэрүүсч, уулахын нутгаараа шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градусын дулаан. За хөрсөн дээрээ 1-ээс 6 градус хүрч одоо цочор хөдрөх төлөвтэй байгаа. Энэ үеэр одоо бус нутгаар шөнөдөө 7-аас 12 хэмээн дулаан, өдөртөө 18-аас 23 хэмээн дулаан байх төлөвтэй байна. За тундсны хувьд 1-р 10 хоног болон 2-р 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сүүлчээр нутгийн зүүн хэсгээр одоо бороошох төлөвтэй байна. Энэ үеэр дуу цахилгаантай борооны өн салхи 16-аас 18 м/сек хүрэх төлөвтэй. Зарим үед одоо энэс ч давж ширүүс нөөлөх салхи ажиглагдчих болзошгүй байгаа. За ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүвтер 30-31 нь 2-3-ны өдрүүдэд одоо бороошно. Дуу цахилгаантай бороотой борооны өмнө салхи ширүүсэх төлөвтэй байна. За энэ үеүүдээр ард иргэд маань одоо гинтийн үер усны аюул болон одоо аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 8 дугаар сарын 1 ба 2 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сүүлчээр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Борооны өмнө салхи ширүүс зарим газраас 416-аас 18 м/сек хүрэх учраас малчид сэрэмжтэй байхыг ус цагуур орчны шинжилгээний албанаас анхааруулж байна. Дараагийн мэдээ хүргэе. Он гарсаар багшлах эрх болгох шалгалтыг 2 удаа зохион байгуулж байгаа бөгөөд 8 дугаар сарын 8-ны өдөр авах юм байна. Шалгалтын бэртгэл энэ сарын 30-нд дуусах бөгөөд хамрах төгсөлтөд иргэд багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хаягаар орж бүртгүүлэх юм а. Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх болгох шалгалтын бэртгэл 7 дугаар сарын 30-нд дуусна. 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр болох үг шалгалтын бэртгэл энэ сарын 1-ээс эхэлсэн бөгөөд бүртгэлийг багшийн мэргэжил дээшлүүлэх институтын цахим хуудас ITP-DCG-ийн хаягаар явуулж байна. Шалгалтад ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй ихтэй сургуулийг багш мэргэжлэр төгсөөд анхудаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш ажилд орсон боловч багшаар ажиллах эрх болгох шалгалтанд тэнцээгүй багш нар 3-аас дээш жил багшаар ажиллаагүй нь улмаас багшлах эрх нь цуслагдсан иргэд хамрагдах юм а. Бүртгүүлэхдээ цээж зураг багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр хуудас хавсралт шалгалтын хураамжтүүлсэн баримтыг файлаар явуулах бөгөөд хураамж 35 мянган төгрөгийг төрийн сангийн 90 тэгтэг 150 10 дугаар тансанд альч банкны салбараас тушааж болох юм байна. За боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу багшийн мэргэжлийн институтын журам зааснаар 1 жилийн багшлах эрх орох шалгалтыг 15 оны одоо 2 дахь удаагийн шалгалтыг зохион байгуулах гэж байна. За 2 дахь удаагийн шалгалт одоо 7 сарын 30 хүртэл бүртгэхэд өнөөдрөөр ингээ бүртгэлийн 18 цагаар дуусгар болно. За шалгалтыг 8 сарын 8-ны өдрийн 7 цагаас боловсрол соёлын газар дээр зохион байгуулахаар ийм шийдвэр гараад комисс томилогдсон байгаа. За шалгалтанд одоо бүртгүүлсэн хүмүүс бол шалгалтанд орох эрхтэй. За энэ бүртгүүлсэн хүмүүс болон хуваар шалгалтанд орох цаг хугацааг бол одоо 3-ны өдөр бол энэ мэдээллийг интернетэд багшийн мэргэжлийн дээшлүүлэх институтын одоо сайтн дээр байршуулсан байна. За эндээс одоо орж шалгалтанд өгөх одоо хүмүүс эндээс мэдээлэл авч болно. За шалгалтанд 2 ээлжтэй явагдана. Нэг 1-р ээлж нь бол одоо 40 минутын одоо тест байгаа. Өөрөөр боловсролын одоо сургууль өмчлөл судалгааны чиглэлтэй 40 минутын тест хүргэнэ. За дараа нь 2-р ээлж нь болох тэр бас 40 минутын хугацаанд өгөгдсөн сэдвийн дагуу одоо эссе бичих ийм одоо 2 үе шаттай шалгалт зохион байгуулагдана. За шалгалтанд эрэхтэй шалгуулагч нар
одоо сургууль төгссөн дипломын гэрчлэгээний хуулбар, за мөн шалгалтын одоо энд орох эрх авсан төлбөрийн баримттай ийм одоо баримт иргэний үнэмлэхтэйгээ гөрөлцөн ирэх шаардлагатай. За шалгалтанд хэн орох вэ гэхээр энэ жил одоо шинээр одоо сургууль багшийн сургууль төгссөн багшлах хэрэгтэй хүмүүс энэ сургууль төгссөн одоо төгсөгчд, за мөн одоо багшлах эрх нь багшлахгүй байгаад багшлах эрх нь 3 жил болоод цуцлагдсан багшлах эрхээ дахин сэргээх сонирхолтой байгаа. Ийм хүмүүс шалгалтанд хамрагдана. Бүртгэл энэ сарын 30-нд буюу өнөөдөр 18 цагт дуусаж байна. Шалгалт тест эссе бичлэгээс бүртгэх өгөөд 100 онооноос 70-аас дээш оноо авбал багшлах хэрэгтэй болох юм байна. Дараагийн мэдээ хүргэе. Сагил сүмийн харьяа цаглын үрдэ багшийн эр хүүхдүүдээс боловсрол соёлын газраар дамжуулан цогцлоор 2 дугаар сургуульд 13 сая төгрөгийн 4,000 гаруй номыг хандивллаа. 10 жилийн сургуулиудад сурах хүчгээс өөр чиглэлийн номнууд номын сонгуудаар дутагдaltaй байдаг лээ. Өнөөдөр аймгийн боловсролын салбарт гар бие оролцож явсан Сагил сүмийн харьяа санжийн үрдээгон өр хүүхдүүд 80 оны үед хэвлэгдэн гарсан 4,000 номыг боловсрол соёлын газраар дамжуулан аавынхаа суралцж байсан цогцлбор 2 дугаар сургуульд хүлээлгэн өгсөн юм а. Тус номнууд нь сонирхолтой айлгүйр өвөөгийн өгүүлсэн түүх, Монголын товч түүх, англи, орос, франц, герман тойл бичиг, гадаад хэлний ярианы дэвтэр гэх мэтчлэн түүх, өв соёл, математик, гадаад хэлний чиглэлийн ном байсан юм а. Манай өвөө болохоор Сагил сумын харьяат санжийн үрдэ гэдэг хүн байсан. Манай өвөө болохоор Увс аймагт анх соёлын үрийг тарихад гар бие оролцож явсан Ахмад зүтгэлтэн хүн байсан юм аа. Тэгээд өвөөгийнхаа тэр үйл хэргийг үргэлжлүүлээд энэ Увс аймгийнхаа боловсрол соёлын газар болон энэ аавынхаа төгссөн 2 дугаар 10 жилд нь нийтдээ ингээд 4,000 ном бүхий ингээд 13 сая төгрөгийн номыг хандив болгож өгч байгаамаа. Тэгээд энэ одоо энэ номнууд мань болохоор 80 оноос хойш хэвлэгдсэн тийм дандаа шинэ сурах хүчүүд байгаа. Тэрэнд нь болохоор жишээлбэл сонирхолтой айлгүйр, геометр, математик, Монгол, англи, франц тойл бичиг, орос, монгол ярианы хэл дэвтрүүд, тэгээд соёлын бас өв соёлын бас чиглэлийн тийм номнууд байгаа, түүхийн номнууд бас байгаа. За тэгээд энэ 2015 оныхоо хичээлийн жилд сурагчид мань тэгээд сурагчид сайн суралцгалт байгаа. Мөн эх жилээс санжийн үрдэ багшийн өр хүүхдүүд Увс аймгийн сумдуудын сургуулиудад ном хандуулахаа хэлж байлаа. Хэсэг реклам сурталчилгааны дараа MBC News мэдээлэл хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч байна.